За 34 дахь удаагийн Abu Dhabi Desert Challenge уралдааны эхний прологийн өдөр амжилтаа өндөрлөөд байна. За манай тамирчин 52 дугаартай олон улсын хэмжээний мастер Гавьяа тамирчин халуун болдын маань хувьд бол өнөөдрийн гараанд 52 дугаартай ороод яг 52 дээр эвэрлэглээ. За нэг 63 мотоцикл гараанаас гарснаас үндсэндээ яг өөрийнхөө номероор гарлаа. За өнөөдрийн тэмцээнд ерөөхдөө юу тохиолдов те? Өнөөдрийн тэмцээн гэхээсээ илүү нэг прологийн 11 км шүү дээ. Хин хурднаа үзэж маргаашийнхаа байрлалыг тогтоодог энэ чухал гараан дээр хэмнэлтээр өнөөдөр ямар одоо нөхцөл байдалтай бол энийг бас үзэгчдэд хуваалцвал. За ерөнхий төлөв бол угаасаа нэг амар хүү шийхгүйсэн бодолтой байсан. Тэгээд яг зургаараа явж байгаад 3.7 дээр эхлэв. Зургийн хайрцны одоо удирдлага ажиллагаа болсон. Тэгээд нэг жоохон зогсоод нөгөөдхөө дээд тосны олох гэж үзээд тэрээ жоохон иргэлцээд тэгээд арийнхаас хоёр мотоцикл арийнхаа хүмүүстэй нийлээ тэгээд наашаа ажигласан болсон. Тэгээд сая асуулаа яах вэ? Хэрвээ энэ уралдаанд ийм бол яах вэ гэсэн юм. Ер нь бол ийм бас болдгийм байна. Тэгээд гараараа зөвхөн тоочтой. Тоочороо дээш тоош одож яваа. Нэг бол энэ нэгний дагаж л явах юм гэсэн. Ямар нэгэн байдлаар зогсох хэрэггүй тэгээд тэр чигээрээ л явна. Ямар ч сан бас иймэрхүү нөхцөл байдал нөө уралдааны 200-300 км-тэй хол зам тохиолдог нь бас бидний хувьд бол одоо анх удаа ярьж байгаа хүмүүсийн хувьд бол маш зол гэсэн үг тийм ээ. Гэхдээ энэ нь бол олон өдрийн уралдаан кулн кейс бас хэлжсэн юм. Тэрний бас нийлжсэн юм гэдэг байна. Ер нь бол ийм болноо ингэдэгээ гэж надад бас тайлбарж өгөөд тэрийгээ тайлбарж өгөөд гэтээ хамгийн гүйд нөөс юу энд байна л гэсэн тийм. Хаанаас нь гараад илүү амраа тэгээд ер нь олон өдрийн уралдаан болохоор санаа зовх хэрэггүй байна гэсэн юм. Яг гоо монголчууд бас нөгөө ингэдэг гараа сайн бол барай сайн бол гэж ярьдаг те. Тэгээд дээрээс нь нөгөө хиний мөр хурдан тэрний мөр хурдан удаан гэл ингээл ярьдаг. Тэрнтэй адилхан монголчууд тэр хоёроо бол хүлээж байгаа. Ялангуяа ралличд, мотоциклчд, машин мотоциклийн ертөнцийн тэр чигээр хүлээж байгаа. Тэгээд өнөөдрийн үед бол бас баг зэргийн юм жижиг сажиг юм тохиолдоо. Гэхдээ зөвхөн пролог дээр тохиолдсон нь бол бидэрт бол маш их ашигтай гэж хэлж болох юм нөхцөл байдал бас яа. Миний хувьд бол бас сайхан өдөр байна. Яг гэвэл шууд лайвынхаа үеэр хүмүүсүүдтэй халз баатал тавьсан. За баатал дээр бол би өөрөө Honda-гийн багийн залуу тамирчин Тоши Ширана дээр тавиад халз бааталтад одоо хин прологийн хамгийн хурднаа үзэх гэсэн хүмүүсэд бичсэн. Би бүгдийг өөрөө шагнал өөрөө авахаар боллоо. Тэгээд ямар ч ясаа хөгжилтөө ийм гоё сайхан одоо ийм уралдаан эхэлж байна. Тэгээд маргаашнаас эхлээд яг жинхэнэ хатуу, ширүүн тий яг жинхэнэ тэр нөө broken dunes тэр том манхан эвдэрхий манхнууд эвдэрхий юм нөгөө за тэгээд дээрээс нөгөө нэг юм софт сандууд байгаа шүү дээ шигддэг тийм юмнууд энэ жил маш их гэсэн. Тэгээд энэ тал дээр бас өөрөө яаж харж ийн тэр тал дээр бас төлөвлөрөө болцсон. Энэ тал дээр яг зам яг ямар зам их нь тэгээд яг зургаал дарах хэрэгтэй юм байна. Зургаа уншиж сурах хэрэгтэй юм байна. Өшөө сайн унш. Өшөө хурдан дээр илүү уншиж сурах хэрэгтэй юм байна. Би сая бас бодогдоо. Илүү хурдан явж болж байна. Тэгэхдээ зургаа хурдан уншиж сурах хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь бол зурагтайгаа явж байхад ямар ч тийм асуудалгүй зам асуудалгүй гэж хэлсэн. Ер нь манай кейс. Чи зураггүй яваад аюултай, зурагтай яваад аюулгүй. За ингээд тал нутгаас Дакар төслийн маань хүрээнд одоо эхний тэмцээндээ ирсэн байгаа. Дундын барай контентын хамт олон маань Abu Dhabi Desert Challenge-ийн прологийн гараагаа өндөрлүүлээд байна. Орой бид нар одоогоос 4 цагийн дараа нээлтийн арга хэмжээтэй. Тэгээ бүгдөө нээлтийн арга хэмжээндээр уулзъя. За оройн нэмэнд үзэгчтэй нээлтийн үйл ажиллагаа дөнгөж одоо талдаа орж байна. За бүхий л одоо тамирчид нээлтийн үйл ажиллагаан дээр гарч Abu Dhabi-г шимтэн үзэж байгаа хүмүүсүүдэд ёсолдог ийм сайхан уламжлалтай. 34 дахь удаагийн Abu Dhabi Challenge уралдаанд одоо уралдаж байгаа манай Гавьяа тамирчингийн сэтгэлийг сонсъё. За Халука нийт одоо үзэгчтэй өнөөдрийнхөө бас opening ceremony ямар болов те ямар шүү одоо сэтгэлтэй энэ сэтгэлээ хуваалцаарай. За юуны өмнө энэ тэмцээнд оролцож байгаад маш их баяртай, маш олон хүмүүс тусад тэмцээнд маш их баярлалаа. Тэгээд дэлхийн цомын одоо 2 дугаар раунд орж байгаа
Маш сайхан байна. Opening нийтийн үйл ажиллагаа сайхан болд юм байна. Тэгээд маргааш хичээл уралдах болно гэж бодоод байж байна. Маргаашнаас одоо жинхэнэ нөгөө broken dance-ууд жинхэнэ одоо том элсэн манхан цөл те энэ одоо хүн чирүүн тулаа эхлэн тэгээд за өөрийн одоо сэтгэл зүй бие те энэ зүйлээ хэр одоо бэлдэж байна. Энэ дээр бас хувийн бэлтгэл. За өнөөдөр жоохон мотоциклээд маш навигашны асуулт жоохон гарсан болохоор жоохон мэдээ хойгоор гарах юм байна. Агуу шорон дотор явах гэж бодож байна. Гэтэ яг өнөөдөр маргааш аль болох боломжоор уушлаад өдөр баг-багаар уушлах гэж бодож байна. Ер нь бол манай багийн үндсэн зорилго бол энэ тэмцээнээс 12 оноо буюу одоо яг бүтэн десертийн оноо авах зорилготой ирсэн байгаа. За манай гавьяатын хувьд бол гавьяат тамирчин цол сэргэм одоо хүрцнээс хойш анхны тэмцээн тийм үү? Тий одоо тэгээд хамгийн анхныхаа тэмцээн багч. За гавьяат гэдэг юм. Тэгээд ямар юуны өмнө тэгээд энэ намайг уралдахад маш олон хүмүүс дэмжсэн байна. Тэгээд та бүгд маш их баярлалаа. Тэгээд хичээж уралдах болно. Тэгээд ямар ч бид нар 2026 оны Дакар раллид уралдах ирэхээ ямар ч энэ уралдаанаас аавна гэж бодож байгаа. Тэ хамгийн том зорилго бол тэр байгаа. Тэгээд энэ уралдаанаас өшөө маш олон юм сурч авч үлдэх хамгийн бас нэг зорилготой байгаа. За ингээд дундын барай контент тал нутгаас Дакар төслийн одоо эхлэл Абу Даби инхүү эхэлж байна. Тэгээд та бүхэн бидэнтэй хамт байгаараа манайхаа үргэлж одоо дэмждэг бүгдээрэнд маш их баярлалаа. Тэгээд маргаашийн стейжээр уулзцгаая. Баярлалаа.